Сайн мэцхан хүүхдүүдээ өнөөдөр гэрлийн маш сонирхолтой туршилт хийн. За багш нь танд юу бэлтгийг сануулсан байгаа тийм ээ. За багш нь та нарт цагаан цаас, шугам, харандаа, гортог гэд эдгээр харагдаж байгаа хэрэгслүүдийг бэлдээрэй гэж хэлсэн тийм ээ. За багшны хаягдл цаас ашиглаж байгаа. Яагаад вэ гэхээр байгаль орчинд ээлтэй байхын тулд. За хаягдл цаас ашиглаад хэмжээгээ харсан чинь энэ чинь 8 см. За тэгвэл 8-тай байгаа юм чинь 4-өөр тэнхлэгээ авна гэж бодоод за дахиад энэ чинь 4-өөр тэнхлэгээ авна гэж бодоод тэнхлэгээ татчихъя. За хэвтэ тэнхлэгээ татна гэсэн үг. Математикаар бол x тэнхлэг татчихна гэсэн үг шүү хүүхдүүд. За дараа нь за сая 4-өөр юм чинь 16 байх ёстой тийм ээ. За тэгвэл энд 16 гэдэг маань энэ ч нэг тойргийн төв байх ёстой гэсэн үг. Нөгөө тойргийн төв нь энд байх ёстой гэсэн үг. За тойргийн төвүүдээ олцсон. За төмөр шугамн дээр за хэвтэ босоо тэнхлэг маань хоорондоо 90 градус буюу перпендикуляр байх ёстой учраас шугамны энэ хоёр зураасыг хараад 90 градусаар татчихвал тэнхлэгээ зөв алдаагүй татж байгаа шүү хүүхдүүдээ. За хоёр тойргийнхоо тэнхлэгийг татчихлаа. За одоо тойргоо гортгоороо байгуулъя. За энэ дараагаар анхаарал таараарай хүүхдүүдээ. За энэ захын тэнхлэгтэй огтлолцсон цэг дээрээс гортгийнхаа радиусыг өөрчлөхгүйгээр ном татчихэв. За энэ хоёр ширхэг ном нэг тойрог дээр хоёр ширхэг ном татна. За тэгэхээр өнгөний хүрт маань хэдэн өнгөтэй лээ? 6 өнгөтэй. Тэгэхээр бид нар тойргийг 6 хуваах байгуулт хийсэн гэсэн үг. За саяын номнуудыг зөв авсан бол тойрогтой огтлолцож байгаа номын тойрогтой огтлолцож байгаа цэгүүдийг хооронд нь холбоход тойргийн төвийг дайрчих хэвээр. Дайрчин зүг байна тийм ээ. За дараачихын номыг. За дахиад нөгөө хоёр эсрэг номуудыг холбоё. За ингээд 6 хуваагдсан. За одоо бид нар яах вэ гэхээр энэ хэрэггүй зураасаа байгуултанд хэрэглэгдсэн зурааснуудаа арилгачээ. Өнгөнийхөө хүртийг харж байгаад гоё буднаа. За шар өнгөнөөс нь. За доотлолт нь шар өнгө байна. За бидэрт хоёр өнгөний хүрд бий боллоо. За одоо хайчлнаа бүгдээрээ. За будсныхаа дараа хайчлал илүү хурдан бөгөөд амар байдаг шүү. За тэгэхээр альва зүйлийг хийх дараалал арга ажиллагааг технологи гэж хэлдэг. Альва үйл ажиллагааг явуулахад хэрэгэлдэг дараалал болон хийх аргыг технологи гэдэг. За тэгэхээр технологи зөв боловсруулах юм бол бид нар цаг хүч хөдөлмөрөө хэмнэдэг. За хайчилчаад будсан бол жоохон төвөгтэй цаг алдна. За монголчууд дархан хүн бурхан ухаантай гэж хэлсэн ба хэлдэг. Яагаад вэ гэхээр аливаа зүйлийг хийхдээ тэр хийх арга ажиллагаа учир шалтгааныг нь олсон цагт хийдэг учраас хийж явах явцдаа бас олж мэдж чаддаг учраас хүний ухаан маш сайн хөгждөг гэдэг утгаар бурхан ухаантай гэсэн байгаа шүү хүүхдүүдээ. За ингээ хайчилчлаа. За биднэрт картон цаас маань хэрэгтэй. Картон цаасан дээр наанаа. За наахын тулд та нар бол гоё тарган цав та нарт цаасныхаа цавыг ашиглаарай. Багш нь болохоор тарган цавтай болохоор тарган цавыг ашиглажээ. Цаасны цаваа зөв зүгээр нь алдсан шүү хүүхдүүдээ. Багш нь зүгээр цаасны цаваа байхгүй. Байгаа нь тарган цав байсан учраас ингэж ашиглаж байгаа шүү.
За бас хайчлахтаа амраа бодоод нэг зах руу шахаад наачи. За нөгөө талд нь жоохон цавуу дутаад ирсэн сая дутсан газартаа. За ингээд наачлаа. За одоо энийг тойруулаад гой цэвэрхэн ажиллаж. За та нарыг бүр 10 см-ийн радиустай, 5 см радиустай гэдэг тойргийнх нь хэмжээ та нар бол дуртайгаар хийж болно шүү. За багш нөгөө хаягдл цагаан цаасныхаа хэмжээнд захирагдаад арай жоохон жижигвтер өнгөний хүрт хийлээ. За маш гоё яг цаасны утга тохиромжтой. Тэгтээ багш нь хайчлахын илүү үзлээ. 6 дахь ангид нь бол хайчлахад илүү тохиромжтой. За ингээд гоё хийцэн. За одоо энэний арталт нөгөө өнгөнийхөө бэлдсэн өнгөнийхөө хүрдийг наачна. За бас харалтай байлгахын тулд за шар өнгө за эндээс ингээ харж агаад энэ зураас нь ингээ таарахаар гоё зүв байрлуулъя. За дээрээс нь харахаар сайхан таарсан байна. За ингээд наач. Гойлж байгааз. За одоо хүмүүстээ та нарт ийм утас за мэдсэн утас хэрглэж болно, юм ойдог утас хэрглэж болно. За нэхэмлийн ноос утас хэрглэж болно. За бүр байхгүй байгаа хүмүүс нь шүдний чиглэлээр ашиглаж болно шүү хүмүүстээ. Шүдний чиглэлээр ашиглаж болно. За шүдний чиглэлээр яаж ашиглах юм бэ гэхээр за энэ голд нь за яг ихц цоолох ёстой шүү. Ихц цоолохгүй далив цоолчих юм бол бас бидний үр дүнгүй хийсэн ажил маань үр дүнгүй болчихно. За ингээд цоолоод шүдний чиглэлүүрээ гоё наагаад өгчөж болно. За ингээ гоё цавуудад наагаад өгч. За бид нар юу хийснийг одоо хараарай хүмүүстээ. Оо ийм тоглоом хийсэн шүү дээ. Тэгвэл эндээс гэрлийн яг ямар туршилтыг хийгээд байгаа юм болоо. Энийг таад өөртөө бодож олж багштай хариултаа хэлнэ шүү. За нөгөө нэг арга нь юу вэ гэхээр нөгөө нэг арга нь утас ашиглах арга нь. За шүдний чиглэлүүрийг багшны яга санал болгох байгаа юм гэхээр дүүтэй цэцэрлэгийн насны дүүнертэй хүүхдүүд болгоомжтой байхгүй л шүдний чиглэлүүрээр дүүнер нь одоо бие эрхтний гэмтэх аюултай учраас шүдний чиглэлүүр санал болгохгүй. А дүүгүй хүүхдүүд бол шүдний чиглэлүүр ашиглаж болно шүү. За эндээс 1.5 см-ийн зайд цоолъё. 1.5 см-ийн зайд яа гэж байна. Цоолъё. Одоо энэ ч бол утсаа ашиглах гэж байгаа. За тэгэхээр тойргийн том жижигээс болоод 2 см, 1 см гэд байж болно шүү хүмүүстээ. За ингээд багш нь бол мяндсан утас бэлдсэн байгаа. За гараараа ингээд хоёр тишин татхад чөлөөтэй байх үс хэмжээгээр уртаар нь сунгаж аваарай. За энийг яах гэж байгаа вэ гэхээр за шүдний чиглэлээр ашиглаж агаад тийшин түлхэд оруулчихъя. За ингээд бидний тоглоом бэлэн боллоо. За энэ ингээд утас нь уртай үйл илүү гоё эргэлдэж хөдлөнө. За харж байгаа хүмүүстээ. За ингээд юу ажиглагдчихж байгааг ингэж эргүүлэхэд юу ажиглагдчихж байгааг багштаа бас тайлбарлах нэ. За туршилтаа хийгээд тайлбараа багштаа. Багш нь бол тайлбарлахгүй. Та туршаад юу ажиглаж, юу мэдэж авсан, юу гэж таамагласнаа багштаа
тайлбарлаж өгөр шүү.